Энэ хүчээлээрээ бүгдээрээ цахилгаан сурнцтай холбоотой бодлогоодыг бодож сурах болно. Ингээд бодлого номер 1 зурагт үзүүлсэн I, 2I гүйдэлтэй дамжуулагчдын KL-цэгүүдэд үүсгэх сорон зоорны индукцийн модулуудын харьцааг олоорой гэсэн байна. Иймэрхүү төрлийн бодлогыг бодохдоо тухайн сорон зоор маань тэр цэгт хаашаага чиглэж байгаа вэ гэдгийг олох шаардлагатай. За энэ 2I бол доошоогоо гүйж байгаа юм байна. Энэ маань баруун гар тийшээ гүйж байгаа юм байна. 2I доошоо гүйж байгаа учраас баруун гарын эрхээ ураг доош нь чиглүүлээд дөрвөн хуруугаа эргүүлэх юм бол K цагт энэ маань цаасны автоход перпендикуляр наашгаа чиглэсэн байхыг бүгдээрээ харж болно. Энэ наашгаа цэг тавьчих. I гүйдэлтэй дамжуулагчийн хувьд бүгдээрээ баруун гар тийшээгээ эрхээ хуруугаа байрлуулаад дөрвөн хуруугаа эргүүлэх юм бол K цагт цаасны автоход перпендикуляр мөн наашгаа гарч ирж байгааг бас харж болно. L цэг дээр шууд болчих. L цэг дээр бас л адилхан байна. Бүгдээрээ баруун гараараа хийгээд үзээрэй. Мөн I-ийн үүсгэж байгаа L цэгт үүсгэж байгаа тэр сорон зуурн маань цаасны автоход перпендикуляр наашаага чиглэх нэ. Ингээд бүгдээрээ яг ижлэхэн цэглэлтэй байгаа учраас цэг бүрт бүгдээрээ олъё. K цэгт сорон зуурны индукц маань ямар хэмжээтэй байх вэ? 2I гэж. За тэр маань болохоор 2I гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэж байгаа сорон зуурн K 2-ыг үржих нь 2I хуваах нь тухайн цэгээс дамжуулагч хүртэлх энэ зай буюу D. Нөгөөх нь BI K үржих нь 2 гүйж байгаа гүйдэл нь I тухайн цэгээс дамжуулагч хүртэлх тэр зай маань энэ байна. Тэр маань бас л D байна. Ингээд энэ хоёрыг хооронд нь нэмэх юм бол тэр дээрээс 4KI гарч иж байгаа. Энэ доороос 2 байна. Нийтдээ 6K I хуваах нь D болох нь байна. Мөн L цэгт хэрхэн яаж болох вэ? L цэгт хоёулаа нэмэгдэж таарах нь байна. Яагаад? Хоёулаа ижлэх чиглэлтэй байгаа учраас наашаага. За түүнтэй адилхан B-2I K 2-ыг үржих нь 2I хуваах нь за энэ удаад L цэг маань тухайн 2I гүйдэлтэй дамжуулагчаас 2D зайд байгааг харж байгаа. Энэ нэг D байна, энэ нэг D байна. Тийм учраас энэ доор 2D болох нь байна. Энэ хоёр ингээ хураагдаад үндсэндээ бол 2KI хуваах нь D болох нь байна. B-I K 2-ыг үржих нь I хуваах нь D байх нэ. Ингээд эдгээрийг хооронд нь нэмье. BL тэнцүү. Энэ дээрээс чинь 2 гарч ийн доор 2. 4K I хуваах нь D гарах нь байна. За ингээд BK хуваах нь BK хуваах нь BL тэнцүү. 6K I хуваах нь D үржих нь D хуваах нь 4K I хин хураагдах уу? K-нууд нь хураагдана, I хураагдана, D хураагдана, энэ хоёр хураагдана. Үндсэндээ бол 4-6 буюу 2-3 гэсэн хариуг бүгдээрээ дээрх хариунуудаас олж болж байна. За энийг 2-3 болгох чийдвэл 2-3 болгоод энэ хариуг нь зүгээр авцгаая. Бодлого номер 2. Зурагт үзүүлсэн I 2I гүйдэлтэй параллел 2 дамжуулагчдын KL-цэгүүд үүсгэх сорон зуурны индукцийн модулуудын харьцаа ямар байх вэ? Дахиад бүгдээрээ юуг олох үүрэгтэй юм бэ гэвэл тухайн цэгүүд дээр K болон L цэгүүд дээр гүйдэлтэй дамжуулагчид хаашаага чиглэсэн сорон зуурныг бий болгож байна. Эхлээд тэрийг тодорхойлох шаардлагатай. 2I гүйдэл баруун гар тийшээгээ. Эрхээ уруугаа баруун гар тийшээгээ. Ингээд эргүүлээд K руу аваач. K руу аваачхад доошоо. Цаасны автоход перпендикуляр миний өнцгөөс цаашаага чиглэсэн харагдаж байна. I-ыг дахиад бүгдээрээ харъя. Зүүн гар тийшээгээ. Ингээд цааш нь эргүүлэх юм бол цаасны автоход перпендикуляр цаашаага чиглэж байгаа. Дахиад за яг үнтэй адилхан L дээр ч гэсэн мөн адилхан. Энэ дээр зөвхөн юу өөрчлөгдөж байгаа вэ гэвэл тухайн дамжуулагчдаас холдох тэр зайнууд нь өөрчлөгдөд байгаа. За энэ дээр бол бас цаашаага чиглэсэн. Энэ дээр бас 2I гүйдэлтэй дамжуулагч маань цаашаага чиглэснийг бий болох болно. Ингээд харах юм бол бүгдээрийн хооронд нь нэмэх шаардлагатай болж харагдаж байна. За тэгэхээр BK гэдгийг шууд хэдүүлээ бичиж явчих. K үржих нь 2-ыг үржих нь D талын гүйдэлтэй дамжуулагч маань 2I хуваах нь тэрнээс K гэдэг одоо тэр цэг маань D зэд байгаа учраас D хуваана. Нэмэх нь яагаад нэмж байгаа вэ? Ижлэхэн чиглэлтэй учраас K үржих нь 2-ыг үржих нь I хуваах нь K цэг маань I гүйдэлтэй дамжуулагчаас 2D зэд байна. Тийм учраас 2D ингээд өгчин. За энэ дээрээс ингээд хураагдаад үндсэндээ хэд болох вэ? Энд бол 4 байна, энд 1 байна, ингээд 5. 5K I хуваах нь D гарах нэ. Энийг ингээд олчих.
L-ийг яаж болох вэ? За BL гэдэг бол дахиад л яг ижлэх юм. K-г үржих нь 2-ыг үржих нь 2I. Энэ удаад D нөрөө тийм ээ 2D зайд байна. Нэмэх нь энэ удаад арай ойртоод ирсэн 2-ыг үржих нь I хуваах нь D. Энэ дээр ингээ хураагдаад энэ дээрээс 2 гарч ирнэ. Энэ дээрээс 2 гарч ирнэ. Нийтдээ 4K I D гарах нь байна. Энэ бол L зэгт бий болж байгаа орны индукц хэмжээ. BK хуваах нь BL ямар байх вэ? Тэнцүү 5K I D үржих нь D хуваах нь 4K I. Хураагдах зүйлс нь K I D D ингээд 4-ний 5 болох нь байна. Ямар хариу вэ? Энэ байна. B хариулт болж таарах нь байна. Үргэлжлүүлье. Бодлого номер 3. Ижил цэнэгтэй 2 биеийн сорон зоорн дох хөдөлгөөний трактор мөрөлтөөр радиусууд хоорондоо R1 тэнцүү 2R2 холбоотой байв. Доорх хувилбаруудаас зүгийг сонго. M2 нь M1-ийг хуваах нь 2 кинетик энерги нь 2 дахин их, импульс нь 2 дахин их гэсэн энэ гурваас яг хамгийн зөв, хамгийн найдвартайг нь сонгох нь байна бүгдээрээ. За бодоод үзье л да. Тухайлбал энийг яаж болдгийг радиусыг өнгөрсөн хичээлдэл тайлбарласан шиг MV-г хуваах нь QB гэж болдог. Нэг зүйлийг хэлэхэд хөдөлгөөний тоо хэмжээ, импульс маань MV-гийн үр дүртэй тэнцдэг. Тийм учраас тэр деталийн энэ үр дүрийг бүгдээрээ P үсгээр орлуулад бичиж болох нь байна. За тэгээд R1 дээр бичнэ гэвэл ингэж бичнэ гэсэн үг бүгдээрээ. MV за тэгэнгүүтлээ QB энэ MV-гийн оронд P1 гэж нэг R2 тэнцүү яг л адилхан P2 QB гэдэг ингээд бичээ. За нэг зүйлийг өгсөн байна. Тэр маань юу гэхээр ижил цэнэгтэй гэсэн. Тэгэхээр тийм учраас багш нь энэ Q-г Q-гаар үржүүлээд байгаа. Сорон зоорндох 2 биеийн сорон зоорндох гэдэг нь B-нүүд нь ижлэх юм байна гэсэн санааг илэрхийлнэ. Энэ дээрээс нэг ийм харьцааг тэр дээр өгсөн байгаа. Хаана өгсөн байгаа гэхээр энэ дээр өгсөн байгаа. Энэ дээр 2 дахин ихээ R1 2R2. Өөрөөр хэлбэл P1 хуваах нь QB гэдэг бол 2-ыг үржих нь P2 QB. QB-нүүд нь ингээ хураагдчихна. P1 гэдэг бол 2P2-той тэнцэх нь байна. Энэ бол гарцаагүй баараагүй. Харин нөгөө талаас баараатай байгаа зүйл нь юу вэ гэвэл бөөмтэй холбоотой, цэнэгтэй холбоотой масс болон хурдуудыг өгөөгүй байгаа учраас ямар нэгэн зүйлийг бид нар кинетик энергитэй холбоотой, массын одоо тэр харьцаатай холбоотой зүйлийг гарцаагүй хэлж чадахгүй. Юу ч байж болно. Хамгийн баараагүй байгаа нь зөвхөн энэ байгаа учраас энэ маань ингээд нотлогдсон зөвхөн 3 гэдэг хариуг бид нар сонгох нэ. Бодлого 4. B индукстэй нэгэн төрлийн сорон зоорнд M мастай Q цэнэгтэй B R радиустай тойрогоор хөдлөх бол уг биеийн өнцөг хурд ямар байх вэ гэж асуусан байна. R гэдэг бол өөрөө M-ийг үржих нь V, хуваах нь QB. Дөнгөж саяхан бичсэн тэгштгэл энд явж байна ус. За энэ тэгштгэл дээрээс бүгдээр харъя. Өнцөг хурд ер нь шугам хурдтай ямар холбоотой байд юм бэ? Шугам хурд гэдэг бол өнцөг хурдыг радиусаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Тийм учраас энийг энэ хоёр тэгштэглийг, энийг нэгдүгээр тэгштэглийг энэ хоёрыг комбинацлах нь байна бүгдээрээ. V-гийн оронд бүгдээрээ омегаг үржих нь R гэж тавьчихъя. Омега гэдэг маань дашрамт хэлэхэд өнцөг хурдыг илэрхийлнэ. Өнцөг хурд R тэнцүү M хуваах нь QB үржих нь V омега R гэж ингээд тавьчихъя. Хин хураагдах вэ? Радиусууд хураагдана. Тэгэхээр хураагдаж таарах нь. Энэ дээрээс омега гэдэг бол өөрөө QB-г хуваах нь масс болох нэ. Ийм харьцаатай байдаг бахна. QB-г хуваах нь масс гэж байна уу? За тэр байна. Хариулж таарах нь.